За санацгаана уу гэдгэд уг нь лайв нэг 10 цаг 30 минутанд эхлэе гэсэн техникийн шалтгаанаас болоод нэлээд жоохон оройтод эхэлчлээ. За ерөнхийдөө хэдүүлээ өнөөдөр нэг ямар ч гэсэн одоо бид нар хилээ хаагаад нэлээд удажлаа. Тэгээд энэ коронавирусын вакцин ерөнхийдөө юу болоод байгаа, вакцин гарахаар хилээ нэ гэж үзээд байгаа тийм ээ. Тэгэхээр вакцин ер нь яаж бүтээгддгийг одоо ямар байдалтай байгаа гэдэг талаар ярилцъя. За одоо эхлээд юу ч гэсэн энэ өвч маань хизээ эхлээд ерөнхийдөө явц нь ямар хөө байв. За манайд ерөнхийдөө яаж яв. Тэгээд энэ вирус яаж халдварлагдгийг тэгээд энэ вакцин гэдэг нь яг чухамдаа ямар хөө байдлаар ажилтгийг тэгээд одоо энэ вакцинууд ямар байдалтай байгаа гэдэг талаар жоохон ярилцъя. За ерөнхийдөө бол COVID-19 гэж цар тахал дараагийн слайдд тавьчих. За COVID-19 гэж цар тахал маань болохоор анх хамгийн их одоо яг албан ёсны тоо баримт гэх юм бол 2019 оны 12 сарын 8-нд анхны өвчтөн Ухаанд ингээд шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт ирсэн гэж албан ёсны мэдээ нь бол байгаа. За ингээд энэ хүн ирснээс хойш 12 сарын 31-нд Хятадаас одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагт ийм шин төрлийн өшгөний хатгаатай хүмүүс өвчтнүүд байгаа талаар мэдээлсэн байна. За ингээд ерөнхийдөө 1 сарын 7 гэхэд энэ COVID-19 гэж одоо бидний нэрлээд байгаа энэ өвчний үүсгэгч вирусын дарааллыг тодорхойлсон. 1-р сарын 11-нд бол Хятад улс анх удаа эхнийхээ нас оролтын тохиолдлыг бүртгэсэн байж байгаа. За ингээд 1 сарын 13 гэхэд ойролцоогоор одоо сарын дараагаар бол яг албан ёсоор Хятадаас гадна өөр улсад анхны тохиолдол одоо бүртгэгдсэн. Энэ бол Таиландд бүртгэгдсэн байгаа. За ингээд одоо энэ вирус маань ерөнхийдөө олон улсад тараад одоо 8 сарын 4-ний байдлаар гэхэд бол өчигдөр би энэ слайдыг бэлдэж байхад 17.8 сая хүн халдвар авсан бүртгэгдсэн байсан. Одоо өнөөгөө босоод ирэхэд 18 сая гаруй 18.2 сая хүн халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн байна. За ингээд нэг 679 мянган хүн 679,502 нас баралт дэлхийд даяар бүртгэгдээд байгаа юм байна. За энэ нь нөгөө талаараа одоо энэ дэлхийд дээр юм болж байхад манай улс болохоор юу хийж ирсэн гэхээр 1-р сарын 27 гэхэд сургууль цэцэрлэгийн хөл хориг бол тогтоосон байж байгаа. За тэгээд ингээ манайх хөл хорой тогтоосноос нэг удалгүй буюу 1 сарын 30 гэхэд одоо 3 хоногийн дараагаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олон улсын шин чанартай нийгмийн эрүүл мэндийн онц байдал гэж зарласан байгаа. За ингээд манай улс болохоор 2 сарын 1-нд анхныхаа тусгай үүргийн нислэгээр Ухаан хотоос оюутнуудыг авчирсан байж байгаа. За ингээд нэг сар гаруйгийн дараагаар буюу 3 сарын 10 гэхэд 10-нд бол манай улсын нөгөө бидний одоо нэрлээд байгаа анх утхан буюу одоо анхны тохиолдол Франц иргэнээс бүртгэгдсэн. 3 сарын 11-нд гэхэд бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас COVID-19 өвчнийг бол дэлхийд даяар хамарсан цаар тахал гэж зарласан. За тэгээд үүнээс хойш нэг 2-7 хоногийн дараагаар буюу 3 дугаар сарын 28-нд бол манай улсын бүх хилийн бомдоор зорчих нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг төр зогсоосон. За одоо ингээд зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосон хилээ хааснаас хойш ерөнхийдөө 5 сарын хугацаа 4 сар хагас хугацаа өнгөрөөд байгаа. За тэгээ бид нэр 4 сарын 1 гэхэд манай одоо анхны хүн эдгэрээд эмнэлгээс гарсан байна. Одоо харин бид нар 8 сарын 4-ний өдөр болохоор зэрэг нийтдээ манай улсны 293 тохиолдол бүртгэгдсэн. Гэхдээ эдгээр нь бол бүгдээрээ хилийн гаднаас орж ирсэн буюу зөөвлөгдөж орж ирсэн байгаа. Одоогоор бол манайд хилийн дотор одоо нөгөө олон нийтийн дунд бол тархалт байхгүй байгаа. За эдгээр 293 тохиолдлоос бол 230 нь эдгэрсэн. Одоогоор 63 хүн эмчлүүлж байгаа юм байна. За энэ өвчний нь яг юунаас үүсгээд байгаа вэ гэдэг тэр талаар нэг бага зэргийн өмнө нь нэлээх ярьсан учраас бага зэргийн яриа. За энэ дээр бид нэр энэ слайдн дээр бид нэр юу харуулж байна вэ гэхээр
энэ нь COVID-19 гэж нэрлэдэг байгаа энэ өвчин маань болохоор SARS-CoV-2 гэдэг вирусээр үүсгэгддэг юм өвчин байгаа. Вирусын халдвар. За энэ вирус нь бол түрүү ярьсан 1 сарын 7-нд энэ вирусын одоо өвчин үүсгэгч энэ вирусыг олж тогтоосон буюу генетикийн дарааллыг тогтоосон гэж. За ингээ геномын дараалал нь бол ерөнхийдөө 29674 нуклеотидээс тогтдог ийм вирус байна. За вирусын яг одоо харагдаж байгаа байдал нь бол ийм гадуура ийм сэртэнтэй одоо тийм учраас манайх нөгөө титэмт вирус гэж нэрлэдэг байгаа. Ингээд зургийг харахаар ийм гаднаа ийм титэмтэй юм шиг ийм вирус байгаа. За энэ генетикийн дараалал буюу геномын дараалал гэдэг нь юу хэлээд байна вэ гэхээр энэ одоо геномын дараалал дотор байгаа хэсгүүд нь болохоор энэ вирусын өсөж үржих цаашаага халдварлахад хэрэгтэй тэр бүтцийн уургуудыг нь нийлэгжүүлэх одоо энэ код байгаа гэж хэлж болно. За энэ код нь одоо энэ дээр харуулж байгаагаар бол ORF1A гэдэг одоо за эдгээр нь болохоор энэ вирусыг цаашаа үржих, өсөх, халдварлахад хэрэгцээтэй тодорхой одоо уургуудыг нийлэгжүүлдэг. За энэ вирус нь өөрөө бол ерөнхийдөө схем байдлаар харуулах юм бол гаднаа ийм сэртэнтэй сэртний тэр нөгөө титэн болж харагдуулаад байгаа хэсэг. За тэгээд энэ гадуура энэ бүрхүүлийнхаа дээдл дээр ийм сэртэнтэй тэгээ бүрхүүлтэй дотор нь болохоор яг энэ нөгөө вирусын тэр генетикийн материал буюу тэр яриад байгаа геномын дараалал нь ингээ хадгалагдаад явж байгаа ийм ураг байгаа. Ийм вирус байгаа. За энэ вирус нь яг хүнд халдахдаа юу болдго юм бэ гэдгээр за вирус эхлээд ямар нэгэн байдлаар одоо бидний нөгөө яриад байгаа хүмүүс ярьж байхад юм уу ханиаж найтах юм уу халдвар авчихсан хүнээс вирус ингээд халдварлаж орж ирдэг. За ингээ ороод ирэхлээр бид вирус ороод ирэхлээр зэрэг юу болж гинүү гэхлээр тэр нь одоо бидний амьсгалын доод замд ACE2 гэдэг тийм рецептор байгаа. За тэр рецептор нь болохоор одоо бид нэр тухайлбал юу гэдгийг янз бүр ийм ухт ч юм уу одоо тэрнтэй очиж нийлдэг тэгжээж эс рүү ордог. Энэ ерөнхийдөө бидний одоо нөгөө эс дотор явж байгаа энэ эсийн сигнал дамжуулахын үйл явцад оролцдог ийм рецептор байгаа. Энэ вирус болохоор энэ рецепторыг ашиглаад энэ рецептортай нөгөө бидний түрүүний харсан сэртэн вирусын гадна талд байж байгаа сэртэн очиж нийлээд ингэснээрээ энэ вирус эс дотор орох ийм боломж бүрддэг. За ингээд AC2 рецептортай нэгдснээрээ бол вирус эст ордог. За ингээд вирус эст орсныхаа дараагаар бол задраад нөгөө генетикийн материал нь вирус юуны хүний эсийн дотор ороод хүний эсийн тэр бидний одоо өөрсдийнхөө уургийг нийлэгжүүлдэг энэ бүтцийг ашиглаад өөрийгөө дахиад одоо хуйлж олшруулах ийм боломж бүрддэг. За ингээд хуйлж олшрогдох буюу одоо тэр нөгөө генетикийн материал дахиад хувилагдсныхаа дараагаар дахиад вирус угсрагддаг. За ингээд угсрагдсан вирус нь гадагшлаад дараагийн эст халдвар орох. Тэгээд энэ ерөнхийдөө халдвар одоо улам цаашаа ийм хүндрэх ийм боломжийг ийм нөхцөл үүсдэг. За ерөнхийдөө бол ингээ вирус за халдварлчлаа. За энэ халдварлсан вирусыг бид нэг болохоор эсвэл одоо эмчилж байгаа. Нөгөө нэг тактик нь бол энэ вирус халдварлсан ч гэсэн вирусын энэ өвчнийг хүндрүүлэхгүй байх буюу эсвэл одоо нөгөө талаасаа вакцин тариад энэ вирусын халдварыг авахгүй байх эсвэл авсан ч гэсэн маш одоо хөнгөн өвдөх ийм тактикийг боловсруулж байгаа. За тэрний юу гэхээр одоо бид нөгөө вакциныг хийж энэ дархлаа үүсгэснээр вирусын халдвараас хамгаалах ийм нөхцөлийг үүсгэж байгаа. За тэгээ энэгээр одоо бид ганцхан энэ COVID-19 гэдэг өвчин биш одоо ерөөхдөө бол вакцин гэдэг юм үрсээд их олон жил болж байгаа. За тэгэхээр ямар ч гэсэн эхлээ хэдүүлээ тэр энэ COVID-19 өвчний вакциныг ярихаас өмнө энэ вакцины ерөнхийдөө ямархуу байдлаар хөгжсөн хэр зэрэг удаан хугацааны түүхтэй яагаад энэ орчин үеийн ангаах ухааны хамгийн том ололтуудын нэг гэж үзээд байгаа гэдэг талаар товч ярилцъя гэж бодлоо. За ерөнхийдөө бол энэ халдварт өвчин гэдэг юм хүн төрөлхтний түүхэнд одоо их одоо дандаа л байсаар ирсэн. Тэгээд энэ ерөнхийдөө бол халдварт өвчин хүмүүсийн
тоог одоо маш их бууруулж исэн хамгийн одоо хүний нөгөө амьдралын хугацааг богиносгодог ийм өвчин байж ирсэн. За тэгээд вакцин бий болохын дархлааны системийг ашиглаад энэ хамгаалах системийг бий болгох юмнууд бол бас нэлээд эртнээс хийгдчихсэн байт юм байна. За яг одоо бичигдсэн түүхэн дээр бол бүр 16 дугаар зууны үед гэхэд Хятадын Канси хаан гэдэг тэр жишээлбэл хүүхдүүдэд одоо дархлаажуулах тийм вакцинжуулах эхний алхмуудыг хийжсэн байдаг юм байна. За яг одоо шинжлэх ухаан болж хөгжих үндсийн тавьсан хүн болохоор 1796 онд Эдвард Женнер гэж англи эрдэмтний хийсэн одоо судалгаа буюу нэг хүүхдэд үхрийн тэр нөгөө цагаан бурхан өвчнөөс аваад тэр яг одоо өвчин болсон цэврүүнээс нь аваад хүүхдэд өгснөөр энийг бол ерөнхийдөө вакцины шинжлэх ухаан, энэ дархлаажуулалтын шинжлэх ухаан хөгжих үндэс болсон гэж үздэг. Гэхдээ энэ Эдвард Женнер энэ үнийг одоо анх одоо хамгийн гол одоо шинжлэх ухаанчаар хийсэн хүн нь түүнээс биш өмнө нь одоо жишээлхэд Турк одоо орчин үеийн Туркд бол тэрнээс өмнө одоо 17 дугаар зууны эхээр бас нэлээ өргөн хүрээтэй ардын дунд хийгддэг байсан байгаа. За тэрүүнийг анх Английн Леди Монтаго гэдэг одоо хүн Англид ерөнхийдөө тэрнийг олж хараад өөрийнхөө хүүхдүүдээр хийж үзээд энэ үнийг бас нэлээ их тэгж олон нийтэд тархах юм боломжийг бүрдүүлж өгсөн байдаг. За тэгээд энэ Эдвард Женнер ингээд анх одоо нэлээд тийм шинжлэх ухаанчаар хийж ингэж гаргасны дараагаар бол 1853 онд одоо тэрнээс даруй одоо бараг 60 жилийн дараагаар цагаан бурхны вакциныг одоо заавал хамрагдах ёстой дархлаажуулалт болгож Англид хуульчилсан байдаг юм байна. За ингэж хуульчлахтаа болохоор хүүхэд төрснөөс 3 сарын дотор энэ цагаан бурхны вакцин хамрагдах ёстой. Хэрвээ хамрагдахгүй байх юм бол ээж аавын одоо шоронд оруулах их өндөр хэмжээгээр торгох гэдэг гэх мэтчлэн ийм одоо анхны нөгөө хуульчилсан үйл явдал болж исэн байна. За ингээ 1885 онд болохоор Луи Пастер гэдэг одоо нөгөө Пастерийн институт гэдэг их тийм алдартай одоо Францын тийм вирусологийн судалгааны хүрээлэнгүүд байдаг. За энэ хүний нэрээр яг одоо энэ хүн нь өөрөө болохоор тэр эрдэмтэн болохоор анхны тийм амьд вирусын вакциныг бий болгосон. За энэ нь галзуу өвчний эсрэг зохион бүтээсэн ийм вирус байсан байна. Ийм вакцин байсан байна. За гэхдээ одоо үдийн болтол нь болохоор энэ өвчнгүүд вирусээр үүсгэгдээд байгаамаа гэдгийг бол хүмүүс одоо хүн төрөлхтөн мдээгүй явж исэн. Харин 1892-оос 98 оны үед энэ судалгаанууд бол нэлээд сайн хийгдэж энэ вирус гэдэг ийм бичил битнэр өвчин үүсгэгдсэн юм байна гэдгийг бол олж нээсэн. За ингээд 1920-оос 26 оны үед болохоор сүрье, сахуу, татран, хөхүүл ханиад гэдэг одоо бидний хүүхдүүд бүгд бол хийгддэг энэ вакцинууд бол ерөнхийдөө юу асан байх нь зохион бүтээгдсэн байх нь харин одоо бидний жил болгон хийгддэг томоогийн вакцины анхны вакцин бол 1944 онд зохион бүтээгдэжээ. За тэгээд вакцин ингээд эхлээд бол ерөөсөө өвчин тус бүр болгон зориулсан вакцин тусдаа хийгддэг байсан бол энэ үнийг анхны тийм одоо нийлмэл вакцин буюу 3 өвчнийг нэг дор нэг тариа тэр 3 өвчний гурвангийн тэр 3 өвчний эсрэг гурвангийн вакцинжуулах анхны нийлмэл вакцин болохоор 1960 оны үед гарсан. Энэ нь бол нөгөө сахуу татран хөхүүл ханиадны вакцин байж байгаа. За ингээ вакцин маань нэлээд их хөгжөөд энэ эхний үедээ болохоор яг ингээд одоо жишээлбэл тэр Эдвард Женнерийн хийжсэн зүйл бол юу гэсэн мэхлээр үхрийн цагаан бурхан өвчмөөр тэр ингээд цэврүү гараад ирсэн тэр үеийн цэврүүнээс нь аваад тэр үнийг эрүүл хүүхэд дээр нөгөө одоо вирусээр нь халдварлуулаад гэхдээ энэ халдвар нь болохоор бүр одоо тэр цагаан бурхан өвчин ингээд авахд ихэнх хүн бол одоо за цагаан бурхан өвчний халдвар бүрэн авсан 100 хүн байлаа гэж бодоход энэ 30 орчим хувь нь бол нас ордог ийм одоо маш их айхтар хэцүү өвчин байсан. За тэгээ хүүхэд хэрвээ нас багтаа байх юм бол бүр ч их олон өндөр хувь нас ордог. Нас барахгүй байлаа гэхэд энэ өвчнөр болохоор өвцөн хүмүүс эсвэл хараагүй болдог, эсвэл одоо нүүрэн дээрээ маш их тийм нэг товруутай болж ингэж үлддэг. Ерөнхийдөө бол одоо хамгийн их айдаг өвчин байсан. За
Эдвард Женерийн тэр үхрээс аваад ингээд хүүхэд халдварлуулахлаар юу болж исэн гэхээр тэр хүүхэд баг зэрэг өвдөөд тэгж яах тэр хүнд үтгэхгүй баг зэрэг өвдөөд итгэчихсэн. Тэгээд дараагаар нь дахиад вирус энэ халдвар авахдаа тэр хүүхэд ерөөсөө өвдөөгүй ингэж өнгөрч исэн. Тийм болохоор энэнийг бол ерөөхдөө тэр яг нөгөө тодорхой одоо өвчлүүлэх чадвар багтаа ийм вирусээр өвчлүүлэх юм бол хүнд ийм тархлаа тогтчихдаг юм байна гэсэн ийм одоо анхны концепт гарсан гэж болж болох юм л да. За тэгээд энэ ийм анхныхаа концепт нь явж байгаа сүүлдээ болохоор юу болж ийнө вэхээр генетикийн шинжилгээ ухаан их хөгжөөд генетикийн инженерчлэлийг ашиглаад рекомбинант вакциныг бол 1986 онд гаргаж авсан. За энэ нь бол бидний одоо хамгийн их сайн мэддэг манай Монголд их өргөн тархсан хепатитын Б вирусын эсрэг вакцин байж байгаа. За ингээд ерөнхийдөө вакцин гэдэг юм ингээд хөгжөөд ирэхэд одоо энүүний ач гавьяаг бид нар яаж хүртэж ийн вэ гэхээр за одоо хамгийн түрүүнд болохоор 1980 онд гэхэд бид нар дэлхийд даяараа энэ цагаан бурхан гэж айхтар өвчнийг бүрэн устгасан гэж зарласан. За энэ дээр бас их сонирхолтой түүх болохоор зэрэг манай улс цагаан бурхан өвчнийг устгасан Азийн анхны улс болсон байт юм байна. За энэ нь болохоор 1940 онд одоо бид нар цагаан бурхан өвчнөөс салсан байдаг юм байна. За ерөнхийдөө бол энэ вакцин гэдэг юмны үр шимийг бид нар монголчууд ч гэсэн маш их эрт хүртсэн юм байт юм байна. За тэгэнгүүт ерөнхийдөө вакцин гэдэг энэ юм за ямар ч байсан судалгаа шинжилгээ хийхээс өмнө хүртэл хүмүүс ингээд тодорхой хэмжээгээр зарим төрлийн тухайлбал одоо тэр яг үхрт гарч байгаа цагаан бурхан өвчнийг хүнд халдаачих юм бол тэр халдвар авсан хүн багшааг өвдөөд тэгээд айхтар хүндрэлгүйгээр ингээд өнгөрчт юм байна. Дараагаар нь тэр халдвар гарсан ч гэсэн тэр хүн өвдөхгүй эсвэл маш их хөнгөн өвдөөд ингээд өнгөрдөг юм байна гэдгийг бол хүмүүс ингээд ажиглалтаар олоод тогтоочихсон. Гэхдээ энэ нь яг юутай холбоотой гэдгийг бол ерөөхдөө нэлийн одоо сүүлд олж тогтоосон буюу бид нар энэ дархлааны шинжилгээ ухаан, дархлаа тогтолцоо гэдэг юмыг ойлгож, иммунолог гэдэг юмыг ойлгосноор бол ерөөхдөө вакцин яагаад ажиллаж байгаа гэдгийг ойлгож эхэлсэн. За дархлаа тогтолцоо нь өөрөө болохоор одоо үнэхээр их гайхалтай. Одоо бидний бие хаанд яаж ингэж ийм ажилтдаг гэдэг нь бол үнэхээр их гайхалтай. Гэхдээ энүүнийг би нэг маш их богинохон хугацаанд айлтгахаар энгийн тайлбарлахыг хичээ. За хүмүүс бол бид нар ингээд цусны ерөнхий шинжилгээгээр ингээд цусны шинжилгээ өгөхөд цагаан эс, улаан эс гэл ингээд одоо эсүүд гардаг шүү дээ тийм ээ. Одоо тромбоцит буюу нөгөө бүлэгнэлтэнд нөлөөлдөг эсмэс гэдэг ингээд тоонууд гардаг. За хүмүүсийн хамгийн сайн мэддэг нь магадгүй ямар нэгэн одоо хоолоо өвддөг ч юм уу, ямар нэгэн өрөвсөл бид явж байхад цагаан эсийн тоо маш их өсчдөг. За магадгүй хүмүүсийн бүр их сайн мэддэг нь болохоор халуураад ч юм уу, хоолоо өвдөс ч юм уу эмнэлэгт үзүүлэхээр цагаан эс нь их өндөр болчихсон байна гэсэн юм тоо гардаг. За энэ цагаан эс гэдэг болохоор ерөнхийдөө бидний дархлаа тогтолцооны одоо бидний тэр нөгөө гаднаас орж ирж байгаа биетэй тэр гаднах халдвар одоо ийм биеүүдтэй хамгийн гол одоо тулалддаг энэ эсүүд мэн байгаа. За энэ эсүүд нь болохоор дотроо ингээд зөндөө олон болж хуваагддаг. Одоо нейтрофил, макрофаг, эосинофил, базофил гэдэг гэх мэтлээ одоо энэ зурган дээр харуулж байгаа. Тэгээд Т, Б гэдэг ингээд энэ цагаан эсүүд нь дотроо одоо энгийн үгээр ярил өөр ингэсэн үүрэг оройлтой. Зарим нь бол одоо яг халдвар дөнгөж ороод ирэнгүүт тэр үнтэй тулалддаг. Тэр нь зарим нь болохоор тэр халдварыг илүү нарийн одоо таниад цаашаага улам урт хугацаанд ямархуу байдлаар энэ вирустэй байд юм уу, бактеритэй байд юм уу, гаднаас орж ирж байгаа өвчин үүсгэгчтэй тулалдах уу гэдэг одоо стратеги боловсруулдаг гэж хэлж болохоор ийм одоо цагаан эсүүд маань ингээд дотроо ингээд хуваагдчихж байгаа. За тэгээ бидний энэ нөгөө вакциныг тусламжтайгаар дархлаа үүсгэж байгаа бидний нөгөө өрөвслийн процесс явж байгаа эдгээр бол бүгдээрээ энэ цагаан эсүүд буюу дархлаа тогтолцоотой салшгүй холбоотой. За тэгээ ерөнхийдөө бол биднэрт байж байгаа хүнд байж байгаа дархлааг болохоор дотор нь төрөлхийн дархлаа, олдмол дархлаа гэж хувааж байгаа. За төрөлхийн дархлаа гэдэг маань болохоор юу хэлж гинүү гэхэлэр одоо дөнгөж төрсөн хүн жишээлбэл те өөр ямар нэгэн вирус, ямар нэгэн тийм өвчин үүсгэгчтэй одоо таараагүй үедээ мөн одоо бид нар
илүү тийм сайн олон өвчнөд тааралдж исэн, олон өвчнөр өвдөж исэн ч гэсэн төрөлхийн тархлаа гэдэг нь бол ерөөсөө л ямар ч өвчин ороод ирсэн, ямар ч өвчин үүсгэгч ороод ирсэн хамгийн түрүүнд итгэвчиж хамгийн түрүүнд тэрнтэй тулалддаг системээ бол бид нэр төрөлхийн тархлаа гэж. За олдмол тархлаа гэдэг нь болохоор өвчин үүсгэгчтэй тааралдах тусам тэр нөгөө вакцин хийлгэх тусам яг тэр тухайн өвчнөд зориулаад бий болж байгаа тухайн өвчнөд тулалдах ийм стратеги механизм энүүнийг нь болохоор олдмол тархлаа гэж нэрлэж байгаа. За тэгээд яг бид нар нөгөө эмнэлгийн нэрээр болохоор эсрэг төрөгч антиген гэдэг юмыг айгүй их ярьдаг л да. За тэр нь бол энгийн үгээр ойлгох юм бол гаднаас бид орж ирж байгаа тухайн өвчнөд холбоотой тухайн өвчин үүсгэгчтэй холбоотой өвчин үүсгэгчийг одоо гэж хэлж болно. За одоо энэ дээр бидний ярьж байгаа энэ ковид дээр бол COVID-19-ийг үүсгэгч SARS-CoV-2 гэдэг вирустэй холбоотой орж ирж байгаа тэрүүний тодорхой уургууд нь байдаг юм уу, тэр бүтцийн хэсэг нь байдаг юм уу, энүүнийгээ бол бид нар антиген буюу эсрэг төрөгч гээд нэг ерөнхий нэр оноочж байгаа. За ингээд гаднаас энэ өвчин үүсгэгчийн тодорхой антигенүүд эсрэг төрөгчүүд ороод ирэхээр бидний биед хамгийн түрүүнд эхлээд бидний төрөлхийн тархлаа одоо идэвхчин. За энэ нь бол юу гэхээр одоо төрөлхийн тархлааны хэсэг гэх юм бол юу гэдгийг одоо бидний арьс, лимфийн занглаа одоо өөр юу байдгийг хамгийн нөгөө энгийн тархлааны системүүд. За энэ ороод ирэхээр ихэнх өвчнөд бол одоо энэ хэсэг нь бол хангалттай байдаг. За өвчин үүсгэх чадвар нь их болоод ирэх тусмаа бид нарт энэ нөгөө олдмол тархлааны систем байх юм бол тэр өвчнийг илүү сайн хурдан амархан дарж чадах юм боломжтой болдог. За тэгэхээр бид нар вакцин хийхэд бол ерөөсөө хамгийн гол нь энэ олдмол тархлааны системийг ашиглаж байгаа. За олдмол тархлааны систем дээр бол ерөөсөө хамгийн гол хоёр зүйлийг бид нэр ерөөхдөө баг зэрэг ойлгоход болж байгаа. За тэрний юу гэхээр нэгдүгээрт нь эсрэг бие ямар нэгэн байдлаар үүссэн байх ёстой. Яг энэ эсрэг төрөгч буюу тухайн өвчин үүсгэгчд зориулсан төрөлжсөн тийм эсрэг бие байх хэрэгтэй. Нөгөө нэг нь болохоор дархлааны санах хой буюу одоо энэ хүн SARS-CoV-2-оор өвдөж исэн байна. Тэгээд тэрэн дээр ийм эсрэг бие үүсэж исэн байна. Бид нэр энэнтэй ингэж тулалж исэн байна гэсэн одоо тэр их энгийн үгээр ярих юм бол одоо тийм тэрнтэй тулалдж исэн тэр туршлагыг бидний дархлааны систем ингээд тогтоогоод авчдаг. За тэрнийгээ болохоор бид нэр дархлааны санах хой гэж нэрлэдэг байгаа. За энэ хоёр дээр үндэслэж вакцин ажилдаг. Энэ хоёр дээр үндэслэж бидний дархлаа тогтолцоо гайгүй сайн байж ээж бид нар ингээд ямар ч өвчин ороод ирсэн тэр болгонд айхтар хүнд өвдчихдэггүй ингээд яваад байдаг. За одоо энэ авсан ойлголт яг SARS-CoV-2 дээр буюу энэ бидний яриад байгаа ковид өвчин дээр яаж болж байгааг нэг бага зэргийн тайлбарлахыг хичээе. За ерөнхийдөө энэ дээр их ерөнхийлөд ярьж байгаа шүү. Ягаад гэвэл энэ дээр нөгөө нарийн одоо энэ патоид дээр ингэдэг гэдэг ингээд яриад ах шаардлага заавалчгүй байхгүй гэж үзэж байгаа учраас за нөгөө түрүүчийн бидний ярьснаар ингээд бид вирус орж ирээд нөгөөх маань эс дотор ороод үржээд тэгснээ эсээсээ дахиж гараад дараагийн эс рүү орж байгаа тийм ээ. За ингээд вирус эсээс гараад ирэхэд юу болж байгаа вэ гэхээр тэрүүнийг бид нар вирусын эсрэг төрөгчийг танилцуулагч эсүүд буюу antigen presenting cells гэж APC гэж эсүүд байна. За энэ эсүүд нь болохоор одоо манай бидний дархлаа тогтолцооны эсүүдийн нэг хэсэг. Тэгэхдээ энэ эс ингээд тэр вирусыг залхичаараа юу хийдгөө гэхээр энэ вирустай холбоотой тэр нөгөө эсрэг төрөгч гэдээ яриад байгаа. Бидний тэр нөгөө вирусын одоо тухайлбал энэ дээр энэ зурган дээр юу харуулж байна вэ гэхээр вирусын пептидийг ингээд гаргаж ирээд тэрүүний бидний цагаан эсийн нэг хэсгийн туслагч Т-эс гэж байгаа. За энэ эс болохоор тэр вирусын пептидийг таньдаг одоо ийм одоо дундын эс гэж хэлж болох юм а да. За энэ туслагч Т-эс нь болохоор туслахал одоо үүрэг гүйцэтгэж байгаа. Энд яадаг вэ гэхээр энэ одоо бус биднэрт хэрэгтэй байгаа тэр Б-эс Т-эс зэргийг за ийм өвчин үүсгэгч ороод ирсэн юм биш үү? Энэ өвчин үүсгэгчид эсрэг бие үүсгэхийн тулд иймэрхүү юм хэрэгтэй шүү гэдгийг Б-эс цитотоксик Т-эс хоёрт ингээ хэлж өгч байгаа. Тусалж байгаа юм дундын эс. За энэ хоёр эс ямар мэдээлэл өгж ийнө вэ гэхээр нэг Б-эс нь болохоор энэ коронавирусын эсрэг бит үүсгээрээ иймэрхүү эсрэг бит үүсгэх нь байх шүү гэдэг мэдээллийг Б-эс рүү дамжуулж өгч байгаа.
Нөгөө талдаа цитотоксик Т-эс рүү ямар мэдээлэл дамжуулж өгч ийн вэхээр энэ халдвар авсан ийм эс явж шүү. Тэгэхээр энэ эсийг устгах хэрэгтэй байх шүү гэдэг энэ хоёр мэдээллийг дамжуулж өгч байгаа. За тэгэнгүүт нэг талдаа болохоор нөгөө Б9 мэн болохоор бидний түрүүчийн ярьж исэн нөгөө коронавирусын эсрэг биеийг бий болгоод за энэ эсрэг бие нь болохоор вирус явж илаа гэхэд тэр вирусыг эсд орхоос нь нэгдүгээрт нь сэргийлж байгаа. Ягаад вэ гэхээр нөгөө түрүүчийн яриад байсан AC2 рецептор дээр сэртэн нь очиж нийлдэг гэсэн тийм ээ. Тэгэнгүүт нөгөө эсрэг бие тэр сэртэн дээр очиж нийлээд тэр сэртэн дахиж эсийн тэр нөгөө рецептортой очиж холбогдох ийм боломжгүй болгодог. Нөгөө талд нь болохоор тэр эсрэг бие маань өөрөө энэ эсийг тэр нөгөө вирусыг өөрөө бас устгал оруулж байгаа. Нөгөө талд нь болохоор цитотоксик Т-эс болохоор нэгэнтээ халдвар авчихсан эсийг тэр вирус дотор нь орчихсон явж байгаа эсийг бас устгалд оруулчихж байгаа. За нөгөө талд нь бидний түрүүчийн ярьсан нөгөө дархлааны санахой гэж юм үүсчдэг гэсэн тийм ээ. За тэгэнгүүт тэр дархлааны санахой болохоор за бид нар энэ бүх процессыг ерөнхийдөө санаж байгаа гэсэн үг. Юу гэхээр ийм коронавирусын энэ COVID-19 өвчнийг үүсгэдэг SARS-CoV-2 гэдэг вирус ороод ирэхэд тэр нь нэг тиймэрхүү одоо үүсгэгчүүдтэй байсан. Тэрэн дээр бид нэр ийм эсрэг бие үүсгэж ийсэн. Тэрүүнийг ингэж халдвар авсан эсийг ингэж устгаж ийсэн гэсэн энэ бүх хамгаалалтын мэдээллийг урт хугацааны санахойтой тийм Б болон Т эсүүд нь бүгдээрээ хадгалж авсан байдаг учраас дараагийн удаа халдвар ороод ирэхэд тэр механизм маш их хурдан идэвхжээд энэ халдвар орж ирсэн ч гэсэн өвчлөл нь одоо маш их тийм хөнгөн ийм байдалтай болж ирдэг. За энүүгээр бол бид нэр ерөнхийдөө энэ нөгөө вакцин гэдэг юм ажиллах үндэс нөгөө талаасаа дархлааны систем бид нөгөө биеийг хамгаалж авах энэ үндэс бий болдог. За одоо хэдүүлээ нэг за ингээ ямар ч байсан энэ дархлаа тогтолцоо байж байгаа учраас вакцинаар ингээ бид нэр өвчнөөс сэргийлж болох юм байна гэсэн ийм нөгөө концепт маань үүсэж байгаа гэсэн үг. Гэхдээ энэ вакциныг яаж бүтээх үү гэдэг нь өөрөө одоо нэлээд олон төрлийн одоо аргууд байдаг. За тэгэхээр тэр аргуудыг би нэг ганц хоёрын товч дурдъя гэж бодлоо. Тэгээд ерөнхийдөө яг энэ нөгөө аргуудыг ойлгоод ирэхээр одоо явж байгаа тэр коронавирусын энэ вакцин ерөнхийдөө яаж хөгжиж байгаа гэдгийг ярихад арай төхөн болох байх. За вакцины төрлүүдээс бол хамгийн одоо эхний тэр нөгөө бидний түрүүний ярьж ирсэн жишээлхэд Эдвард Женнерийн өөр одоо бидний хэрэгэлдэг энэ вирус вакцинууд дотор болохоор хамгийн өргөн хэрэглэгдэх нь бол бүтэн вирусын вакцин байгаа. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн вирусын одоо сулруулсан байт юм уу идэвхгүйжүүлсэн хэлбэрийг ашиглаад ерөнхийдөө бол яг одоо тэр вирус хэвээрээ байж гэнэ гэсэн үг. Одоо коронавирусын тохиолдол дээр бол коронавирус SARS-CoV-2 гэдэг вирусыг тэрүүнийг одоо энэ өвчин үүсгэж байгаа байдал нь бол одоо их хүнд өвчин үүсгэж штэ тийм ээ. Тэгэхээр тэр өвчин үүсгдэг чадварыг маш их сулруулсан вирусын хэлбэрийг хэрэглэж болно. За ингэж судруулахдаа юуг ашигладаг вэ гэхээр одоо олон төрлийн мутацид оруулаад за тэгэнгүүт тэр вирус маань бол өвчин үүсгэх чадвар нь багасчихсан ийм вирус гэж одоо вирусыг зохион бүтээж болдог. Гэхдээ энэ зохион бүтээх явц нь болохоор нэлээд их урт хугацаа шаарддаг. Ягаад гэвэл тэр нөгөө ямар нэг өвчин их хүнд үүсгэж гин үү, ямар нэг өвчин одоо бага үүсгэх тэр тодорхой одоо нөгөө мутацтай хэлбэрийг гаргаж авахын тулд нэлээд их хугацаа ордог. Нөгөө талдаа бол бас нэг арга нь болохоор идэвхгүйжүүлсэн вирус буюу одоо нөгөө байж байгаа коронавирусаа бид нар ямар нэгэн байдлаар одоо халуунаар халуунд байд юм уу эсвэл янз бүрийн одоо нэг химийн процессд оруулаад вирус нь өөрөө өвчин үүсгэх ямар ч чадваргүй болчихсон. Тэгсэн хэрнээсээ тэр нөгөө гадна талын тэр сэртэн тэр юмнууд нь байж ах учраас тэр вирус ороход ялгаа авахгүй л бидний дархлааны системийг өдөөж өгөөд ялгаа авахгүй тэр нөгөө антибоди буюу нөгөө эсрэг биет нь үүснэ бас ялгаа авахгүй нөгөө дархлааны ой тогтоолт бий болох ийм процесс явагдах. Ийм хоёр төрлийн буюу одоо нөгөө нэг бүтэн юу нь бол ерөөсө бүтэн вирусыг тэр чигээр нь хэрэглэх тэгтээ сулруулад юм уу аль эсвэл идэвхжүүлээд хэрэглэх ийм арга байдаг. Тэгтээ энэ аргуудын нөгөө дутуу тал нь гэх юм бол сулруулсан вирус болохоор гаргаж авахд нэлээх хугацаа ордог. Идэвхгүйжүүлсэн вирус болохоор зэрэг нэгэнтээ идэвхгүйжүүлж байгаа учраас дархлааны системийг тийм сайн өдөөж өгдөггүй. Дархлааны системийг сайн өдөөж өгөхгүй
байна гэдэг нь болохоор бид нөгөө хамгаалалт маань тийм их сайн тогтож өгдөггүй, сайн дархлаа тогтохгүй ийм бас асуудлууд гардаг. Гэхдээ энэ сайн идэвхгүйжүүлсэн вирусын сайн тал бол аюулгүй, дээрээс нь нэмээд илүү их хурдан хугацаанд хийх боломжтой. Цудруулсан вирусын сайн тал гэх юм бол ерөнхийдөө дархлааны системийг маш сайн өдөөж өгдөг. Тэгэхээр зэрэг дархлаа их сайн тогтох талтай. Нөгөө талдаа бол цудруулсан вирусын вакцины тухайд дархлааны тогтолцооны доройтолтой хүмүүс, тодорхой суур өвчтэй хүмүүс зэрэгт бас хүнд өвчин үүсгэх буюу нөгөө коронавирусээр хүнд өвчих ийм боломж. Гэхдээ энэ бол маш их ховор тохиолддог. Тэгтэл тэр боломж бол байсаар байдаг учраас бас тэр нь дутуу тал нь болдог. За дараагийн нэг төрөл болохоор зэрэг бид нэр вирусын вектор вакцин гэж ярьж байгаа. За энэ нь болохоор слайдаас илжиж. За тэгээд вирусын вектор вакцин нь болохоор яадгүй гэхээр ерөнхийдөө өөр нэг вирусыг ашиглаад хүнд байдаг өөр ямар нэгэн вирусыг ашиглаад тэр вирусынхаа дотор нь нөгөө одоо бол бид нэр жишээлхэд коронавирус дээр яах гэж нөхөр коронавирусынхаа сэртэнгийн тэр генийг оруулаад өгөөд тэр вирусээ болохоор хүний бие рүү оруулаад тэрүүнийхээ дагуу нөгөө дархлааны хариу уруулыг бий болгохыг хүсэж байгаа ийм төрлийн вакцин байгаа. За тэгэхээр энэ вакцин бас дахиад дотроо хоёр янз. Нэг нь болохоор идэвхтэй репликацтай, нөгөөх нь болохоор идэвхтэй репликацгүй. За идэвхтэй репликацтай вектор гэдэг нь юу гэж ярьж байгаа нөхөр тухайн вирус нь өөрөө бид нар жишээлхэд юу гэдгийг аденовирус гэдэг вирусыг хэрэглэх гэж байгаа бол тэр аденовирусын өөрийнх нь геномын хэсэг нь идэвхтэй хувилагдаад тэр тухайн вирусын ген нь бас ингээд давхар хувилагдаад давхар ингээд явж идэг. Идэвхтэй репликацгүй гэдэг нь болохоор зөвхөн бидний нөгөө дархлааны хариу урвал өдөөлөх гээд байгаа. Энэ тохиолдолд юу гэдгийг коронавирусын сэртэнгийн ген л цаашаа репликац хийгдэж эсд ороод тэрүүний дагуу нөгөө дархлааны хариу урвал болно. Нөгөө яг аденовирусынх нь өөрийнх нь тэр вирусын ген нь идэвхгүй байхыг хэлж байгаа. За энэ хоёр төрлийн аргаар бас хийж болдог. За энэ хоёр төрлийн арга нь бас л төрөчийн нөгөө ярдагтай ялгаагүй идэвхтэй репликацгүй байх юм бол бас ерөнхийдөө юуг бол тийм сайн өдөөж өгч чаддгүй дархлааны системийг идэвхтэй репликацтай байхлаар зэрэг дархлааны системийг сайн өдөөж өгдөг ч гэсэн бас гаж нөлөө гарах ийм нөгөө магадлал арай жоохон өндөр болоод ирдэг. За дараагийн шин төрлийн вирусууд болохоор генетик вакцин шин төрлийн вакциныг зохион бүтээж байгаа арга болохоор генетик вакцин гэж нэрлэж байгаа. За энэ нь болохоор зэрэг тухайн вирусын бидний ярьж байгаа энэ тохиолдолд болохоор коронавирусын нэг буюу хит хитэн генийг ашиглаад тэр генийг оруулж агаад тэр дархлааны хариу уруулыг өдөөхийг хичээж байгаа ийм арга байгаа. За энэ дээр бол ДНХ-ийн вакцин гэж байгаа, бас РНХ-ийн вакцин гэж байгаа. За энэ хоёрын гол ялгаа нь болохоор нөгөө бид оруулахдаа тэр эс рүү оруулахдаа хэрэгжилж байгаа аргууд нь арай жоохон ондоо. РНХ-ийн вакциныг бол шууд липидийн гадуур нь липидийн бүрхүүл хийгээд липидийн бүрхүүлтэй явах тохиолдолд шууд эс рүү орох боломжтой. Харин ДНХ-ийн вакциныг болохоор ерөнхийдөө бол электропораз гэж технологиг ашиглаж байгаа. За тэр нь энгийгээр хэлэх юм бол ингээд эс нөхөөсгээд тэр нөхөр нь ДНХ-г оруулж байгаа гэсэн ийм утгатай. За энэ хоёр нь бол хоёулаа ерөнхийдөө юу болдгоо гэхээр нөгөө генетикийн материал маань ороод тэр вирусын уургийг үүсгээд ДНХ-ийн тохиолдолд бол мэдээллийн РНХ-г үүсгээд энэ нь цаашаа явж байгаад нөгөө уург үүсээд энэ уург нь болохоор эргээд түрүүний ярьсан нөгөө вирусын эсрэг биеийг танилцуулагч нөгөө APC эсүүд рүү ороод APC эсүүд нь цаашаа нөгөө дархлааныхаа системүүдэд Т-с рүүгээ, Б-с рүүгээ энэ мэдээллүүдийг оруулаад ингээд цаашаа нөгөө мэдээллүүд нь дамжаад энэ дархлааны хариу уруулыг бол бий болгож байгаа. Гэхдээ энэ генетик вакцинууд бол ерөнхийдөө маш их шин төрлийн вакцинууд байгаа. За энэ ерөнхийдөө бол энэ нөгөө вирусынхаа дарааллыг мэдж байгаа тохиолдолд энэ вакциныг
бүтээхэд л ерөөхдөө их амархан боловч тэгээд дээрэс нь яг нэгэнтээ ганцхан генетикийн материал орж байгаа учраас бусад гаж нөлөө гарах ерөөхдөө аюулгүй байх чанар нь бол маш их өндөр. Тэгвэл одоогоор энэ яг энэ чиглэлээр хийгдээд батлагдчихсан вакцин бол байхгүй байгаа. Одоогоор Германы одоо нэг компани бол ерөөхдөө батлагдах шатанда явж байгаа. Бусдаар бол одоо ерөөс яг биднэрт ингээд юунд практикт ороод ирчихсэн вакцин бол одоогоор байхгүй байгаа. За дараагийн одоо нэлээ их өргөн хэрэглэгддэг вакцины технологи юу гэхээр уурга суртай вакцин зохион бүтээх. За энэ нь болохоор тэр нөгөө түрүүн бид нэр ингээд коронавирусын тэр SARS-CoV-2 гэдэг вирусыг харж байхад гадуураа ийм нөгөө титэмтэй буюу сэртэнтэй гэж ярьжсэн тийм тэр нь бол ерөнхийдөө уурга байгаа байхгүй. За тэгэхээр тэр шууд уургийн одоо тэр вирусын уургийг шууд одоо бид оруулснаар дархлааны хариу урвал ингээд өдөөгдөж байгаа. Гэхдээ энэ нь дотроо яг бас дахиад одоо хоёр төрөл байгаа. Нэг нь болохоор шууд тэр уургийг танилцуулах, нөгөө нэг нь болохоор вирус төстэй бүтэц буюу одоо нөгөө вирус-like particle-ийг танилцуулах. Тэр нь яадаг вэ гэхээр одоо вирусын гадна талын тэр мембран, сэртэн эдэр бүх юмтайгаа ийм юм. Тэгсэн хэрнээс яг доторх генетикийн материалыг авчихсан. Тэгэхээр генетикийн материал нэгэнтээ байхгүй учраас хүний биед орсон ч гэсэн нөгөөх нь цаашаага репликац хийгдээд нөгөө вирус өсөж үржээд ингээд явах юм байхгүй. Тэгсэн хэрнээсээ дархлааны хариу урвалыг бол ялгаа байхгүй өдөөж өгөөд бид нар тэр нөгөө эсрэг бит буюу антибодиг бий болгоно. Дархлааны тэр санах хог бий болгож байгаа. Ийм нөгөө байдлаар ерөөхдөө бол вакцина зохион бүтээхдээ ийм аргуудыг хэрэгжилж байгаа. За тэгвэл вакцин ингээд зохион бүтээхийн явц нь болохоор хэрэгжилж байгаа тэр нөгөө бүтэн вирус ашиглах уу, уурга суурьтай хийх үү, аль эсвэл генетикийн вакцин хийх үү, эсвэл вирус векторын вакцин хийх үү гэдэг нь бол одоо тухайн судалгааны одоо багийн жишээлхэд шийдвэр байж болно. Тэр ямар хуу чиглэлээр их судалгаа хийдэг гэсэн тэрүүгээрээ ингээд вакцина зохион бүтээж болно. Тэгвэл яг вакцин зохион бүтээчлээ гэдэг нь болохоор юу гэсэн үг бол биш. Вакцин шууд бий болгочих юм гэсэн үг биш. За яг вакциныг зохион бүтээх явцыг болохоор ерөнхийдөө 3 хэсэгт хувааж үзэж болж байгаа. Яагаад гэвэл нэг нь болохоор эмнэлзэн өмнөх шат буюу одоо түрүү чи ярьж байгаа. За иймэрхүү байдлаар вакцина зохион бүтээ, уурга суурьтай хэрэглэе. За тэгвэл уурга суурьтай хэрэглүүл амтан дээр туршаад үзэхэд энэ дархлааныхын системийг өдөөж өгч гин үү, яаж гин үү гэд ингээд эс амтан одоо ерөнхийдөө лабораторийн нөхцөлд хүнээс өмнөх бүх судалгаа хийхийг бол эмнэлзэн өмнөх шатны судалгаа гэж нэрлэж байгаа. За эмнэлзэн өмнөх шатны судалгаан дээр хэрвээ одоо юу гэдгийг амтанд сармөгчин ч байдаг юм уу, эсвэл одоо гахаанд ч байдаг юм уу, тодорхой амтангуудад энэ бидний зохион бүтээж байгаа вирус нь тэр вакцин нь вирус нь гэдэг ярих юм. Тэр вакцин нь хэрвээ одоо дархлааны хариу урвалыг өдөөж байгаа бол тэр үнийг хүний туршилтын шатанд шилжүүлж байгаа. За энийг болохоор ерөнхийд нь нийлүүлээд эмнэлзэн судалгаа гэж нэрлэж байгаа. Англиар нь бол clinical trials гэж нэрлэдэг байгаа. За эмнэлзэн судалгаа нь бол дотроо дахиад 1 2 дугаар шат гэдэг ингээ 3 шаттай. Дээрэс нь бол ерөнхийдөө яг батлагдсны дараагаар 4 дугаар шат гэж байдаг. Тэрнийг би энд бүр одоо нарийн оруулсангүй. За тэгээд 3 дугаар шатанд энэ нь одоо үр дүнтэй аюулгүй гэд ингээд эмнэлзэн энэ нөгөө 3 шатны судалгаагаар батлагдах юм бол үйлдвэрлэл хийж эхэлдэг буюу одоо олон нийтэд хүргэх ийм боломж нь бүрдэж байгаа. За тэгээ үйлдвэрлэл нь болохоор бас дахиад тодорхой хугацаа шаардж байгаа. За одоо бидний хувьд болохоор дэлхий дээр ямар асуудал тохиолдод байна гэхээр ингээд сүүлийн 8 сарын цар тахал гэдэг юм болоод 17-8 сая хүн өвдөөд энэс бараг 650-60 мянган хүн ингээд нас ороод энэ урт хугацаагаар явах юм бол зөвхөн энэ өвчнөөс гадна өвчнөд холбоотой жишээлхэд манай юу гэдгийг хилээ хааж байгаа хичээл сургуулаа зөв одоо оруулж чадахгүй байгаа гэх мэтлийн асуудлууд шийдэгдэхгүй их утга учраас вакцин бүтээснээр бид нэр энүүнээс одоо ангижрах боломжтой гэж үзэж байгаа. За тэгэхээр энэ нөгөө урт явдаг энэ бүх процессыг аль болохоор хурдлуулахыг одоо дэлхийд дахин хичээж байна. Энэ нь бол ерөнхийдөө бидний одоо түрүүчийн нөгөө түүх ярьж байхад харсан баг тийм ээ. 1700
1700-аад оноос хойш бид нар одоо ингээ вакцинтай болоод цагаан бурхныг устгахтал 1980 он хүртэл ингээ бараг 200 жилийн хугацаа шаардсан. Гэхдээ мэдээж одоо сүүлийн жилүүдэд энэ шинжлэх ухааны технологи хөгжиж байгаа, анагаах ухаан хөгжиж байгаатай холбоотойгоор энэ процесс бол нэлээд хурцсаж ирж байгаа. Тэгтэл энэ эмнэлзэн судалгааны шат яриад байгаа энэ голын энэ шат бол ерөнхийдөө маш их урт байдаг. За тэр нь тийм учраас одоо ерөнхийдөө энэ нөгөө цар тахлын үед энэ вакцин бүтээх явцыг яаж хурцсах вэ гэдэг дээр хүмүүс олон одоо нөгөө дэлхийн шилдэг эрдэмтэд бол ажиллаж байна л да. За тэгвэл энэ дээрээ болохоор хамгийн их авч харагдаж байгаа, хамгийн их хийгдэж байгаа зүйл нь юу вэ гэхээр эмнэлзэн судалгааг эхлээд өмнө нь бол одоо их судалгаа яаж үүсгэсэн гэхээр за нэгдүгээр шатыг хийж дуусглаа. Энийн үр дүн хэвлүүлээ, юм тодорхой боллоо. Дараагаар нь хоёрдугаар шатыг эхлүүлдэг. Тэгээ хоёрдугаар шат дуусны дараагаар гуравдугаар шатыг эхлүүлдэг. Ингээд нэлээд урт процесс явдаг гэсэн бол одоо энэ үнийг нэгдүгээр шатаа эхлүүлээд тодорхой хэмжээгээр хийж үзэж байгаад одоо үр дүнтэй байх юм бол хоёрдугаар шатыг шууд одоо давхар хийгээд явах буюу нөгөө хавсарсан ийм судалгаануудыг эмнэлзэн судалгааны шатыг хамтдах ийм үйл явцууд бол нэлээд хийж харагдаж байна. Одоо 1-2 дугаар шатыг цуг хийх эсвэл 2-3 дугаар шатыг цуг хийх гэсэн энэ бол одоо энэ коронавирусын цар тахлын үед бол нэлээд их хийгдэж байгаа харагдаж байна. За нөгөө талаасаа болохоор үйлдвэрлэлийг за тэр вирус зориулсан тодорхой аль нэгэн вакциныхын технологи нь болоод ажиллаад инглээ гэхэд тэр нөгөө вакциныг олон хэмжээгээр маш их хэмжээгээр үйлдвэрлэж олон нийтэд хүргэж аль болохоор олон хүн вируст хамрагдчихэв. Энэ вирусын эсрэг вакцин хамрагдчихэж хамгаалагдах боломж өгсөн. За энэ нийтээрээ хамгаалагдах боломж гэдэг дээр бас нэг хоёр үг нэмээ хэлэхэд бол бид нар одоо нөгөө herd immunity буюу олон нийтийн сүргийн тархлаа тогтоох гэж нэг юм яриад байгаа тийм ээ. За сүргийн тархлаа гэдэг юм вакцин дээр ч гэсэн энэ сүргийн тархлаа гэдэг юм тогтчихж ерөнхийдөө бол хүмүүс хамгаалагдаж байгаа. За тэрний юу гэсэн үг гэхээр хэрвээ одоо зөвхөн би өөрөө очиод вакцины COVID-19-ийн вакцин хийлгэх юм бол би зөвхөн өөрийгөө л хамгаална, өөр хэнийг ч хамгаалахгүй тийм ээ. Тэгэхэд хэрвээ маш их олон хүн буюу нийт хүн амын нэг 75-аас 95% ч юм уу хийгдчих юм бол тэр өвчний нөгөө гаралт нь маш их багасч байгаа учраас тэр болгон хүн өвдөд байх юм нөгөө том хэмжээний outbreak гарах энэ явдлууд нь бол багасч байгаа гэсэн үг. За тэгэхээр бидний вакцины за нэгдүгээрт нь бол яг нь гэхээр вакцина зохион бүтээх нь тийм ээ эмнэлзэн өмнөх шатны судалгааны үед. За дараагаар нь хоёрдугаарт нь эмнэлзэн судалгааны үед болохоор хүн дээр туршаад хүн дээр судалгаануудаа хийгээд аюулгүй үр дүнтэй байна гэдгийг нотлох хэрэгтэй болох нь. За ингээд үр дүнтэй аюулгүй гэсэн вакциныг маш их олон тоогоор үйлдвэрлэж олон нийтийн одоо дэлхийн хүн амын ятгахнаа нэг 75% ч юм уу вакцин жуулагдчихэж бид нар энэ өвчнөөс ямар ч аюулгүй болно гэсэн үг. Тэгэхээр зэрэг энэ үйлдвэрлэлийг нөгөө их хэмжээгээр хийх, энэ нөгөө хэмжээгээр хийж чадахгүй хэр зэрэг хугацаанд хийх үү гэдэг маань өөрөө бас их асуудал болж байгаа. За тэгэхээр зэрэг зарим компаниуд бол одоо зарим улс орнууд зарим компаниуд бол энэ нөгөө вакцинууд туршилтандаа явж байх үед нь тэр үйлдвэрлэлийн процессыг эхлүүлээд явж байна л да. За гэхдээ энэ үйлдвэрлэлийн процессыг эхлүүлэх нь өөрөө бол бас их төвөгтэй. Ягаад гэхээр эмнэлзэн судалгаанд явж байгаа вакцин болгон вакцин болж гарч ирдэггүй. Ерөнхийдөө бол одоо маш их олон судалгаа хийгдчихэж тэрнээс 1 юм уу 2% нь л одоо амжилттай вакцин байдаг юм уу юм болж гарч ирдэг. За энд ярьж байгаа энэ зүйлүүд бол эмэн дээр бас ялгаа байхгүй. Энэ им зохион бүтээгдэг бидний одоо жирийн уудаг аспирин байдаг юм, анальгин байдаг юм уу? Энэ им зохион бүтээгдэж байгаа явц, вакцин зохион бүтээгдэж байгаа явц хоёроо л яг ижилхэн юм эмнэлзэн өмнөх шатны судалгаа, эмнэлзэн судалгаа үйлдвэрлэл гэсэн юм багцуудаас бол бүтэж байгаа. За тэгээ мэдээж эмнэлзэн судалгаа дууссаны дараагаар тухайн улс орон тэр эмнэлзэн судалгааны үр дүн дээр тулгуурлаад тэр вакцин байд юм уу, эмийг батлах уу, батлахгүй юу гэдгээ шийдээд үйлдвэрлэлд оруулж байгаа. За нэг иймэрхүү явцаар бол ерөнхийдөө вакцин бүтгэх нь байна. За тэгээд энэ дээрээс нөгөө эмнэлзэн судалгаа нь л одоо илүү их тийм нөгөө яг энэ вакцин нь болох уу, болохгүй юу гэдгийг яг голчлон судалж байгаа ийм судалгаагаа. Тэгэхээр энийг эмнэлзэн 3 шатыг ерөнхийдөө товч дуртай гэж бодлоо. За эмнэлзэн энэ нөгөө шатны судалгаануудад бид нэр ерөнхийдөө бол одоо 3 зүйлийг л гол үзэж байгаа. За тэр нь юу гэхээр аюулгүй байдал,
үр нөлөө, гажин нөлөө гэсэн энэ гурван зүйлийг аль ч шатныхаа судалгаан дээр бол голлож харж байгаа. За эмнэлзийн 1-р шатны судалгаа гэдэг нь юу гэхээр тэн дээр бол маш цөөхөн хүн дээр одоо тухайлбал бид нэр утгагүй ярих тэр нөгөө Moderna гэдэг Америк нэгдсэн улсад хийгдэж байгаа вакцин байна л да. Америкийн компани. За тэр Moderna-гийн вакцин гэхэд эмнэлзийн 1-р шатнаар болохоор 45 хүнийг оруулсан. За ингээд цөөн тооны хүмүүст тухайн вакцина байд юм уу, эмээ байд юм уу өгөөд энэ нь тэр хүмүүст өгөхөд аюул учруулахгүй, эрүүл мэндэд нь хор нөлөө учруулахгүй, аюулгүй байна гэдгийг үзэх хэрэгтэй болно. Нөгөө талд нь болохоор хэр зэрэг хэмжээгээр өгөх юм. Энэ үнийг тодорхой тун байх хэрэгтэй тийм ээ. Тэр одоо юм байлаа гэж бодоход 400 мг-аар юм уу 200 мг-аар юм уу гэдэг шиг энэ тунг үзэж байгаа. 3-дугаарт нь болохоор одоо түрүүчийн бидний нэлээд ярьсан дархлааны тогтолцоог идэвхжүүлж гин үгүй юу? Тэр эсрэг биеийг бий болгож гин үгүй юу? Дээрэс нь нэмээд тэр нөгөө дархлааны ой гэдэг юм тогтоож гин үгүй юу гэдгийг үзэж байгаа. За ингээд 1-р шатны судалгаа хэрвээ үр дүнтэй аюулгүй байна гэд үзэх юм бол 2-р шатны судалгаанд орж байгаа. За 2-р шатны судалгаан дээр болохоор нөгөө 45 хүнд ч гэдэг юм уу цөөхөн хүнд үзэжсэн бол энийгээ хэдэн зуун хүмүүст болгож нэмэгдүүлж байгаа. За ингээд хэдэн зуун хүмүүст нэмэгдүүлэхдээ тухайлбал одоо бидний жоохон байж байгаа ярих Оксфордын их сургуулийн вакцин байгаа тийм ээ. За Оксфордын их сургуулийн вакцин гэхэд 1-2 дугаар шатны судалгааг хамтруулж хийсэн. Эхлэхдээ цөөхөн хүн дээр 1-р шатны судалгаа эхний хэмжээнд бага хэмжээгээр явж байгаад 2-р шатны судалгаагаа шууд үргэлжлүүлээ хийхдээ энэ бол 1000 гаруй хүн дээр судалгаа хийсэн байгаа. 570 хэдэн хүн нь болохоор одоо контрол групп буюу хяналтын бүлэг 575 хүн байсан баха. Тэн дээр болохоор нөгөө вакцина хийгээд ингээ олон зуун хүмүүст өгөөд нөгөө вакцин маань аюулгүй байгаа юм уу? Үр нөлөөтэй байгаа юм уу? Энэ дээр гаж нөлөө гарч байгаа юм уу? За тэгээд энэ дээр бол өөр бас нэг энэ шатн дээр илүү их сонирхолтой зүйл нь тэр тусмаа вакцин дээр сонирхолтой зүйл нь бол юу гэдэг вэ гэхээр ихэнх одоо эрүүл залуу насны хүмүүст бол нэгэнтээ дархлааны систем нь сайн ажилладаг учраас ихэнх тохиолдолд дархлааны үйл явц хурдан явагдчихдаг. Тэгтэл хүүхдүүд, ахмад настай ийм нөгөө онцгой бүлгүүдэд яах нь бол тодорхой сайн мэдэгдэхгүй байдаг. Тийм учраас 2-р шатны судалгаанд бол аль болохоор бас эдгээр насны, эдгээр бүлгийн хүмүүсээс оруулахыг хичээдэг. За тэгээд энэ бүлэг маань нэгэнтээ бас нэлээд томорчж байгаа учраас энэ дээрээ эргээд энэ нөгөө аюулгүй байдал үр нөлөө гаж нөлөөгөө ингээд судалж байгаа. За хэрвээ ингээ 2-р шатны судалгаан дээр энэ вакцин маань үр дүнтэй байна болохоор байна гэдээ ингээ үзэх юм бол 3-р шатны судалгаан шилждэг. За 3-р шатны судалгааг бол олон мянган хүн дээр вакцин тэр нөгөө ийм олон мянган хүн дээр хийгддэг юм судалгаа байдаг. За түүнээс гадна энэ дээр бол хяналтын бүлэг гэж заавал авч хяналтын бүлэгтэй харьцуулахад үр дүнтэй байна уугүй юу гэдгийг үзчихээж энэ вакциныг үр дүнтэй болж гинэ гэдгийг батлах хэрэгтэй байдаг. За тэгээд мэдээж энэ нөгөө эмнэлзийн шатны энэ судалгааны аль ч шатанд нь 1 2 3 гэлтгүүгээр аль ч шатанд нь бид нар болохоор олон улсын тэр судалгаанд баримталдаг дүрмүүдийг чанд захиж барьсан байх хэвээр датагаа зөв цуглуулсан байх хэвээр энэ цуглуулсан хийсэн бүх зүйлүүд нь ил тод буюу одоо нөгөө батлах гэж байгаа тэр одоо Америкт бол юу гэдгийг FDA буюу тэр нөгөө хоол эмийн агентлаг Европын хоол эмийн агентлаг хэмжлийн нөгөө хариуцсан баталдаг байгууллагууд энэ датаг энэ судалгааны зүйлүүдийг бол маш их тодорхой дүрм журмын дагуу одоо бэлдэж өгсөн байх хэрэгтэй байдаг. За энэ нь болохоор эдгээр бүх судалгаанууд бол маш их тийм өндөр хяналтын дотор явагддаг. За тэгээд тэгж явж ээж энэ нөгөө хүн амын эрүүл мэндэд хор нөлөөгүй гэсэн хэрнээсээ бид нарыг энэ аюултай өвчнөөс хамгаалах энэ вакциныг бол бүтээх юм боломж нь бүрддэг. За одоо хэдүүлээ нөгөө ковидын вакцин одоо ерөнхийдөө ямар хөө шатн дээр явж байгаа гэдгийг товч ярьчих. За одоо бол ерөнхийдөө 160 гаруй бараг 170 гаруй вакцин хөгжүүлэлтэнд явж байгаа юм байна. Энэ ковид-19-ийн хөгжүүлэлт нь. За SARS-CoV-2-ын эсрэг вакцин юм л да. За үүнээс бол эмнэлзийн өмнөх шатны судалгаанд бол хамаг одоо гол
вакцинууд нь хамаг олонх нь бол явж байгаа. 140 гаруй өмнөх шатны судалгаа явж байна гэсэн мэдээллүүд байгаа. За эмнэлэг зүйн судалгаа гэхээр ерөнхийдөө эмнэлэг зүйн судалгаан дээр бол бид нэр clinicaltrials.gov гэдэг Америкийн одоо тийм вебсайт байдаг. Тэн дээр энэ судалгаа хийдэг хүмүүс бол аль болохоор нөгөө судалгаагаа заавалчгүй бүртгүүлж ээж энэ судалгаа явдаг. За тэрүүнийг үзэхлээр бол ерөнхийдөө яг вакцин гэж үзэхлээр нэг 80 гаруй судалгаа байгаа юм л да. Гэхдээ тэр нь нөгөө зарим нь өвчтнөө одоо авж аваагүй судалгаа хийж байгаа гэдэг ингээд нөгөөхөө ингээд салгаад үзэхлээр ерөнхийдөө нэг 20 гаруй судалгаа буюу нэгдүгээр шатн дээр 18 судалгаа байна. Хоёрдугаар шатн дээр явж байгаа 12 судалгаа байна. За 3 дугаар шатн дээр явж байгаа 6 судалгаа байгаа. За яг ингээд нөгөө тоогоо нэмэхээр уг нь 20 хэд биш болж байгаа юм л да. Тэр нь ямар яагаад ингээд нөгөө тоо маань зөрөөд байна уу гэхлээр зарим нь нөгөө 1 2 дугаар шат тавсарсан судалгаа, зарим нь болохоор 2 3 дугаар шат тавсарсан судалгаа болохоор ингээд тоо маань жоохон зөрөөд байгаа. Гэхдээ яг 1-ээс 3 дугаар шатнд явж байгаа судалгааг бид нийлүүлээд тооцвол нэг 27 вакцины судалгаа, 27 одоо өөр вакцины судалгаа явж байна. За үүнээс ерөнхийдөө 1 2 дугаар шат бол бас нэлээд эрт үе учраас эдрийг бол тодорхой ярьшгүй. За 3 дугаар шат болоод батлагдсан гэсэн энэ 7 судалгааг л өнөөдөр илүү жоохон ярих гэж бодлоо. За энэ нь болохоор 3 дугаар шатны судалгаан дээр явж байна гэдэг бол 3 дугаар шат дуусаад хэрвээ үр дүнтэй аюулгүй гаж нөлөөгүй байна гэдэг гэх юм бол энэ нөгөө батлагдаад вакцин болж гарч ирэх боломжтой. За энэ батлагдсан гэдэг нь болохоор нэг жоохон за дараагийнхаа слайдн дээр энэ батлагдсан гэсэн вакциныг тодорхой яриа да. За энэ батлагдсан гэж ярьж байгаа нэг вакцин байгаа. За энэ батлагдсан вакцин маань болохоор CanSino Bio гэдэг хятадын компани хятадын зэвсэгт хүчний анагаахын шилжүүлгээний академитай хамтарсан анагаахын шилжүүлгээний академийн биологийн хүрээлэнтэй хамтарсан тийм вирусын векторын вакцин байгаа. За энэ вирусын векторын вакцин гэдэг нь юу гэж нөхөр аденовирус AD5 гэдэг тийм одоо аденовирус төсгөлсөн вакциныг бүтээсэн байгаа. За нэгдүгээр шатны судалгаагаа бол саяхан хэвлүүлсэн одоо 2-7 хоногийн өмнө байна. Lancet сэтгүүл дээр нэгдүгээр шатны судалгааны үр дүн хэвлэгдсэн байсан. За энийг харахад бол маш их сайн тал нь бол агүй их хүчтэй дархлааны хариу урвалыг үүсгэж байгаа юм байна. За тэгээд дээрэс нь ерөнхийдөө бол гаж нөлөө аюулгүй байдлын хувьд бол онцгой юм ажиглагдаагүй буюу одоо аюулгүй байдлыг бол сайн хангасан юм вакцин байгаа. За энүүнийг нэгэнтээ нөгөө улсууд маань өөрөө бас дотроо шийдвэрээ гаргаад энэ вакциныг хэрэгжилж болно. Одоо онцгой нөхцлөөр хэрэгжилж болох юм нөгөө боломжтой учраас хятадын эм хүнсний агентлаг болохоор энүүнийг сая 6 дугаар сарын 25-нд 1 жилийн хугацаатаагаар онцгой хэрэгцээт эм гэдэг ийм ангиллаар баталчихж байгаа юм байна. За энэ бол ерөөсөө хятадын эм хүнсний агентлагаас анх удаага хийж байгаа ийм алхам юм байна. За тэгээд энүүнийгээ болохоор зөвхөн одоо нөгөө хязгаарлагдмал хүрээнд хэрэглэхээр заасан байж байгаа. За энэ нь болохоор зэвсэгт хүчиндээ хэрэглэнэ гэж ойлгож байгаа. Гэхдээ энэ вакциныг хятадууд маань хэрэглэхдээ яг ямар байдлаар хэрэгжилж байгаа гэдэг мэдээллүүдийг бол тийм сайн олж чадсангүй. За зарим юу харахаар бол ерөнхийдөө сайн дурын үндсэн дээр зэвсэгт хүчний хүмүүс буюу одоо цэргүүд өөрөө хэрвээ хүсэх юм бол хийлгэж болохоор ийм нөхцөлтэйгээр хийгдэхээр байгаа юм байна гэж ойлгож байгаа. За энэ вирусын нөгөө вакциныхын төрөл нь болохоор вирусын векторт вакцин байгаа. За тэгэхээр хязгаарлагдмал хэрэглээнд батлагдсан байж байгаа. Тэгэхээр дараа жилийн 6 сарын 25 хүртэл хятадын цэрэг армийн энэ вакциныг хийлгэж болох нэ гэж ойлгож болж байгаа. За дараагийн вакцин болохоор одоо манай хэвлэлүүдээс бас нэлээх яригдсан Оксфордын их сургуулийн вакцин гэж ярьж байгаа. За энэ нь бол Оксфордын их сургууль, за бас Английн Кембрижид байрладаг AstraZeneca гэдэг компани хоёрын хамтарсан шимпанзегийн аденовирус CH-ADOX1 гэдгийг ашиглаж бүтээсэн бас одоо вирусын векторын вакцин байгаа. За энэ судалгааны үр дүн бас түрүүчийн нөгөө хятадын компанийнхтай цуг нэг өдөр Lancet сэтгүүл дээр хэвлэгдсэн. За энэ судалгааны одоо сайн тал нь болохоор юу байсан гэхээр 1000 гаруй хүн дээр хийгдсэн буюу одоо
ерөнхийдөө 2 бүлэгт хийгээд яг одоо вакцин идэвхтэй вакцин бол 575 хүн дээр хийгдсэн. Тэгэхэд бол эсрэг бие үүсчихсэн. Дээрээс нь бусад одоо дархлааны системүүдийг ч гэсэн сайн одоо идэвхжүүлжсэн. За энэ вакциныг бол ерөнхийдөө хамгийн ихэнд гарах болов гэж би одоо хувь судлаачийн хувьд бол их итгэл найдвар тавьж хүлээж харж байгаа ийм вакцин байна. За энэ вакцины 2 3 дугаар шатны судалгааг Англид бол хийж байна. За 3 дугаар шатны судалгаа нь болохоор Бразил, Өмнөд Африкт бол хийгдэж байгаа. За энэ дээр би нэг 2 юм нэмж дурдмаар санагдлаа. Яагаад гэвэл ерөнхийдөө одоо манай хүмүүсийн дунд зөвхөн манай хүмүүсийн ч гэлтгүй дэлхийд даяар хүмүүсийн дунд болохоор вакциныг бол ерөнхийдөө ядуу буруу оронд очиж туршдаг. Тэгээд тэрүүнээсээ их мөнгө олдог, их том бизнес болгодог гэх их тийм вакцинд эргэлзсэн байдлын талаар их ярьдаг л да. За одоо манайд бол жишээлбэл юу гэдгийг папиллома вирусын вакциныг охтуудад хийгээд Монгол охтуудыг өргөө болгох лээч гэдэг юм уу, ийм бас нэлээх нөгөө ярианууд гардаг. За энэ бол бас тийм их одоо харанхуу одоо юм уншихгүй байгаа, судлахгүй байгаа, ойлгохгүй байгаатай холбоотой ийм зүйлс гэж бодож байна. За яагаад вэ гэхээр чухамдаа бол вакциныг үр дүнтэй, үр дүнгүй эсхийг судлах гэдэг болохоор ядуу буруутай холбоотой биш. Тэр нэгэнтээ тэр өвчин байхгүй байгаа газар тэрүнийг судлахаар зэрэг тэр үнэхээр хамгаалаад байгаа мó хамгаалахгүй байгаа мó гэдгийг нөгөө мэдэх боломжгүй болчдөг. За тийм учраас зарим тохиолдолд одоо юу гэдгийг сүрье гэхэд өндөр хүчтэй орнуудад маш их бага байдаг учраас арай одоо сүрьегийн өвчний тархалт ихтэй газруудад хийгдэж байдаг юм уу, ийм нэг асуудлууд бол яг гардаг. За энэ нь бол судалгааныхаа онцлогтой холбоотой нэгэнтээ өвчин байхгүй байгаа газар вакцин хийгээд тэр вакцин хамгаалаад байгаа мó хамгаалахгүй байгаа мó гэдгийг мэдэх аргагүй байдаг учраас. За харин одоо энэ коронавирусын тухай дээр бол энэ нөхцөл нь харин их одоо сайн хангаж өгч юм л да. Ягаад гэвэл Англид ч бай, Америкт ч бай энэ вирусын тархалтууд их өндөр байгаа учраас энэ судалгаануудыг, нэлээд судалгаануудыг аль аль тухайн орнууд дотроо хийх юм боломж нь бүрдэж байгаа. Тэгтэл энэ судалгаан ч одоо тухайлбал яг одоо энэ вирусын энэ вектор вакцины судалгаан дээр бол 30 мянган хүн хамруулна гэж тооцож байгаа судалгаан дээр аль болохоор олон газар зэрэг явж ээж, олон хүнийг зэрэг хамруулж ээж тэр вакцины маань үр дүн байна уу байхгүй юу гэдгийг хурдан харах боломж бүрдэх учраас ерөнхийдөө энэ нөгөө судалгааг олон газар нэг дор зэрэг хийж чадах тим компаниудын буюу тим бүтцтэй газруудын вакцин илүү хурдан батлагдах боломж бүрднэ гэж үзэж байгаа. За тэгэхээр ямар ч хэлсэн Оксфордын их сургуулийн тухайд бол нөгөө судалгааны нөөц нэлээд сайтай. Дээрээс нь Англид одоо судалгааны дэд бүтц нэлээд сайн учраас энэ судалгаанд олон хүнийг хамруулахын боломжууд нь нэлээд сайн бүрдэж өгч байгаа. Тийм болохоор одоо хувь судлаачийн хувьд бид түрүү хэлжсэн тийм энэ вакциныг л одоо илүү их гарах болов гэж их найдаж харж байгаа гэж. За тэгээ ямар ч байсан одоогор эднийхэн болохоор юу гэж үзэж байгаа гэхээр 10 сар гэхэд ерөөхдөө одоо яаралтай онцгой гормоор ингээд вакциныг бас гаргачих боломжтой болов гэж үзэж байгаа. За AstraZeneca өөрөө нэлээд том компани учраас бас энэ вакциныг үйлдвэрлэх ийм боломж нөгөө дэд бүтц байгаа гэж ерөөхдөө зарлж байгаа. За тэгээд ингээд ерөөхдөө батлагдчих юм бол 2 тэрбум тонн одоо жилдээ үйлдвэрлэх хүчин чадалтай гэж үзэж байгаа. За гэхдээ энэ вакцин одоо батлагдаа гарлаа гэхэд хэрвээ амжилттай болох юм бол 100 сая тонн Английн засгийн газар хөдөлж авахаар одоо тохироогоо хийчихсэн байж байгаа. Тэгэхээр энэ вакцины өөр нэг одоо жоохон муу тал нь гэх юм бол 2 тонн хийхээр байгаа. Тэгэхээр эхний тонн хийгээд аль болохоор 1 тонн байх юм бол тэрнийхээ хэрээр нөгөө хүмүүсийн хамрагдалт өндөр болно. Илүү их амархан. За гэхдээ энэ вакцины тухайд бол 2 тонн хийх жоохон тийм төвөгтэй асуудал байгаа. За Англи бол ерөнхийдөө 60 сая хүн амтай гэж бодоход эднийх болохоор 100 сая тонн эдний вакцин хэрвээ батлагдвал авна гэсэн ийм тохироо хийчихсэн байгаа. Тэгэхээр эдний хэрвээ батлагдах юм бол Англи асуудлаа шийтгэнэ л гэж харж байна. За дараагийн одоо 3 дугаар шатнд явж байгаа нэг вакцин бол Moderna гэж Америкийн компани, Америкийн Мэриленд мужид байдаг энэ компани вакцин байгаа. Эднийх болохоор судалгаагаа
Америкийн үндэсний эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтарч хийж байгаа. Мэдээллийн RNA дээр тулгуурласан вакцин байгаа. За тэгэхээр ерөнхийдөө мэдээллийн RNA дээр тулгуурласан учраас аюулгүй байдлын хувьд нэлээд асуудал багтаа болов гэж харж байгаа. Тэгвэл одоо ийм төрлийн вакцин дэлхийд ерөөсө батлагдаагүй байгаа учраас яг үнэхээр одоо урт хугацааны дархлааны санахаа үүсгэх хэсэг нь бол ерөнхийдөө тийм сайн тодорхой биш байгаа. За сая 7 дугаар сарын 27-нд нөхдүүд Америкт нэлээд их одоо мэдээд цаад одоо нэлээд одоо сөртэйгээр л 3 дахь шатны судалгаагаа эхэлж байна. Гэхдээ эдний давуу тал бол судалгааны дэд бүтц буюу одоо энэ нөгөө эмнэлзийн судалгаа хийх туршлагатай баг хамт олон туршлагатай хүний нөөц тэр судалгаа хийх дэд бүтц ийм боломжууд нэлээд сайн хангагдсан учраас эднийх болохоор 89 судалгааны төвд нэгэн зэрэг энэ судалгаагаа эхлүүлж байна. 3 дахь шатны судалгаагаа. За энэ судалгаанд бол бас 30 мянган хүнийг хамруулахаар төлөвлөсөн байж байгаа. За эдний их давуу тал болохоор зэрэг Америкийн засгийн газраас ерөнхийдөө бол 1 тэрбум орчим долларын санхүүжилт өгöd байгаа юм байна. За тэгэхээр эднийх бол ерөнхийдөө санхүүжилт сайтай судалгаа хийх нөхцөл боломж сайтай газар хийж байгаа учраас бас их хурдан батлагдах болов. Гэхдээ яг хувь судлаачийн хувьд бол би mRNA-гийн технологиор тулгуурласан вакцин өмнө нь байгаагүй учраас яг одоо шууд бэлэн болчихно гэж хэлэхэд бол их хэцүү. За ерөнхийдөө судалгааны юмыг бол шууд хэлэхэд их төвхтэй байдаг. За тэгэхээр энэ дээр бол би бол тийм их өндөр одоо өнөө маргаашгүй батлагтаад ингээд асуудал шийдэгчнэ гэж бол харахгүй байгаа. 30 мянган хүнд хийсний дараагаар үнэхээр тэр амжилттай болох юм бол энэ бол бас шинжлэх ухаанд нэг шинэ хуудасны хинэн. Ягаад тэгэхээр мэдээллийн RNA-гээр хийгдсэн анхны вакцин өргөн хүрээнд хэрэглэгдэж байгаа болох учраас хэрвээ энэ үнэхээр ингээд батлагдаа гараад ирэх юм бол бидний энэ вакцины хөгжил бол маш их өндөр шин түвшинд хүрэн. Тэгэхээр мэдээллийн RNA-ыг ингэж ашиглаж болж байгаа бол өөр олон вирусуудын вакциныг, өөр олон хүчний вакцинуудыг нэг дор хийх, хамтдах, илүү их аюулгүй байдлыг сайжрах гэх мэтлэн одоо маш их олон дэвшлүүд гарахаар байна гэж харж байгаа. За дараагийн вакцин болохоор BioNTech, Pfizer, Fosun Pharma гэдэг Германы компани. BioNTech нь болохоор Pfizer бол Америк компани, за Fosun Pharma болохоор Хятадын компани байгаа. Эдгээр бас одоо mRNA-гийн вакциныг бүтээж байгаа. За эднэрийн нэг эхний шатны судалгаан дээр болохоор бас баг зэргийн гач нөлөөнүүд илэрсэн юм байлээ. За тэр нь бол нойр муудах, гар баг зэрэг хүндүрлж өвдөх гэх мэтлэн. Тэгтээ хүнд одоо ноцтой гач нөлөөнүүд бол харагдаагүй. За эднийх болохоор 2-3 дугаар шатны судалгааг хамтарч ингэж хамтдагд хийж байгаа юм байна. Энэ дээр болохоор одоо давуу тал нь гэх юм уу да бас л 30 мянган хүн хамруулах гэж байгаа. Гэхдээ энийгээ их олон улсад зэрэг эхлүүлж байгаа юм байна. Америк, Аргентин, Бразил, Герман гэдэг энэ олон улсуудад эхлүүлж байгаа. За нэгэнтээ одоо Pfizer-тай хамтарч байгаа учраас бас юуны хувьд үйлдвэрлэлийн хүчин чадал илүү их өндөр хэрвээ батлагдаад гараад ирэх юм бол маш их хурдан үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжтой гэж харж байгаа. За энэ вакциныг болохоор Америкийн засгийн газраас болохоор эднийх хэрвээ батлагдах юм бол 100 сая тонн авна. Хамгийн дөрөв 100 сая тонн авна. За дээрэс нь нэмээд 500 сая тонн нэмж авах боломжтой ийм тохиролцоонд хүрсэн байгаа юм байна. За дараагийн вакцин нь бол бүтэн вирусын вакцин байгаа. За бүтэн вирусын вакцин буюу нэгт нь одоо анхтар шин технологи биш. Гэхдээ илүү их нөгөө сайн туршигдчихсан өмнө нь бидний маш сайн мэддэг технологиор хийж байгаа учраас энэ бас их хурдан батлагдах боломжтой болов гэж харж байгаа. Энэ бол Хятадын Sinopharm гэдэг Хятадын одоо хамгийн том эмийн компаниудын нэг нь байгаа, төрийн компани байгаа. За 3 дугаар шатны судалгаагаа болохоор эднийх Арабын нэгдсэн Эмират улсад Абу Дабид эхэлсэн. За Абу Дабигийн өөрийнх нь эрүүл мэндийн сайд нь одоо анхных нь сайн дурын дархлаачигч болж ингэж энэ судалгаанд орсон байж байгаа. За энэ дээр эднийх болохоор 15 мянган хүн энэ судалгаанд хамруулна гэж тооцож байгаа юм байна. Энэ дээр бол яг зөвхөн хувь судлаачийн хувьд харахад Хятад улсад тэр нөгөө одоо ингэж тархалт маш их өндөр биш байгаа учраас их олон хүн шууд энэ 3 дугаар шатны судалгаанд хамруулна гэхэд бол бас нэлээд төвөгтэй болох байх. Тийм болохоор эдгээр
ингэж гадагшаа гарч судалгаа хийж ийн л да. За тэгээ гадагшаа гараад судалгаа хийхэд их олон сайн одоо нөгөө хэлхээ холбоотой судалгааны дэд бүтцтэй ажил сурсан хүмүүстэй байх бол бас их чухал байдаг шиг байна. За тэгээд эднийх бол бас тийм юм байхгүй учраас тэр нь жоохон дутуу тал болж энэ баталгааг жоохон хойшлуулж магадгүй гэсэн тийм болгоомжлол байна. Гэхдээ вирусын дизайн, энэ вакциныхын дизайн өөрөө бүтэн вирус дээр тулгуурсан учраас энэ бол ерөнхийдөө механизмын хувьд их ойлгомжтой учраас магадгүй бас их хурдан батлагдах боломжтой байж магадгүй. За дараагийн нэг вакцин болохоор бас одоо хятадын компани вакцин байгаа. Sinovac Biotech гэдэг хятадын хувийн компани байгаа. За эднийх болохоор бас л одоо бүтэн вирусын вакцин буюу идэвхгүйжүүлсэн вирусын вакциныг судалж байгаа. За судалгааны үр дүн нь бол одоохондоо хэвлэгдээгүй учраас яг одоо ямар байсныг мэдэхгүй, зүгээр хэвлэлээс харахад бол нэг 743 сайн дурынхан дээр судалгаа хийсэн ямар нэгэн гаж нөлөө илрээгүй гэж мэдээлсэн байж байгаа. Дархлааны хариу бол бас сайн үзүүлсэн гэж мэдээлсэн байж байгаа. За тэгэхээр энийг бол одоохондоо яг ийм юм болох юм байна гэж судалгааг нь хараагүй учраас хэлэхэд хэцүү байна. За эдний судалгаа харин юу ах юм бэ? 3 дахь шатны судалгаагаа бол бас хятад хийхгүй Бразилд хийхээр за энэ хийж байгаагийн шалтгаан нэг нь одоо түрүүн хэлсэн тийм вакцин нөгөө вирусын тархалт нь тийм өндөр биш байгаа учраас аль болохоор тархалттай байгаа газар очиж хийхээс аргагүй болж байгаа. За эдний ярьж байгаагаар бол бас их сайн хүчин чадалтай вакциныг бол их хурдан хугацаанд олон тоогоор үйлдвэрлэж чадах юм байна. За хамгийн сүүлийнх нь одоо 3 дахь шатнд явж байгаа нэг вакцин болохоор манай улсад бид нэр ерөнхийдөө хүмүүсийн дунд болохоор сүрээгийн вакцин гэж нэрлэдэг. Манайх ингээд нөгөө айгуу том юм соргитой үлддэг шүү дээ тийм ээ, хүүхд төрөхт нь хийгээд сар 2 сарын дараагаар ингээд нөгөө 5 үсээд тэгээд ингээд бид нэр айгуу том соргитой үлддэг. Энэ нь болохоор BCG-ийн вакцин гэж нэрлэж байгаа. Энэ нь бол сүрээгийн эсрэг вакцин. За энүүний одоо аль хэзээ сүрээгийн эсрэг хөгжүүлсэн байсан вакциныг бас коронавирусаар хамгаалдаг байж магадгүй маа гэсэн зарим нэгэн судалгаа байгаа учраас энүүнийг Австралийн Мурдокийн хүүхдийн судлалын хүрээлэн 3 дахь шатны судалгаа хийж байгаа юм байна. За гэхдээ энэ болохоор за хууль судлаачийн хувьд харахад бол энэ бүр тийм ахтар өндөр үр нөлөөтэй байж чадахгүй болов гэж бодож байгаа. За сайн тал нь гэх юм бол энэ дээр аюулгүй байдал дээр тэртээс энэ маань их олон одоо 1920-ад оны үед бүтээгдсэн энэ вакцин бид нэр их сайн мэднэ. Тэгэхээр юуны хувьд аюулгүй байдлын хувьд бол нэг их асуудал гарахгүй. Харин үр нөлөөний хувьд бол бас их тийм өндөр найдлага бол тавихгүй байгаа. Тэгэхээр тусгаалan зориулагдаагүй бас бүтцийн хувьд арай өөр гэх мэтлээ юм нөгөө нарийн зүйлүүд байгаа. Харин энэ дээр манай хүмүүсийн дунд бол бас нэг жоохон буруу ойлголт авах шиг. Бид нар сүрээгийн вакцин хийлгэжсэн учраас энэс хамгаалагдана гэж. Энэ болохоор яг явж байгаа механизм нь бол арай өөр. Сүрээгийн вакцин хийлгэсэн учраас хамгаалагдаад байгаа юм биш. Сүрээгийн вакциныг ойрын хугацаанд хийлгэх юм бол дархлаагийн нөгөө идэвхтэй байлгаад дархлааны системийг ерөнхийдөө өдөөгд өчөж байгаа учраас яг тэр коронавирусын эсрэг дархлаа үүсэхгүй ч гэсэн дархлааны систем ерөнхийдөө нөгөө юу гэж ярьдаг шүү дээ, on the toes гэдэг амар идэвхтэй ингээд юм хараа сууж явах юм боломжийг үүсгэж өгч байгаа учраас тодорхой богино хугацааны тийм хамгаалтыг үүсгэж өгнө гэж үзэж байгаа. За тэгээд энэ судалгаа болохоор ямар байдлаар явж байгаа гэхээр эмнэлгийн ажилтнуудыг ажиллаж байгаа хугацаанд тэр нөгөө өндөр халдвар авах магадлал их өндөртэй байгаа ийм эрсдэлтэй үедээ хэрвээ энийг хийлгэсэн байх юм бол хамгаалах боломжтой маа гэсэн ийм судалгаагаа түүнээс яг нийтийн дунд энэ сүрээгийн вакцины хийгээд юунаас хамгаална гэсэн үг бол одоо яг механизмын хувьд бол тийм зүйл харагдахгүй байгаа. За ерөнхийдөө одоо яг бидний одоо байж байгаа SARS-CoV-2 вирусын эсрэг явж байгаа вакцины хөгжил бол нэг иймэрхүү байна. За тэгээ бид нар нэгэнтээ энэ хүмүүст бас их сонирхолтой топикууд. За тэгээд ганцхан SARS коронавирус 2 биш, энэ ковид биш. Нөгөө талаасаа бас эрүүл мэндийн мэдлэг өгч байгаа гэдэг үднээсээ бид нэр энэ 2 дахь өдөр болгон лайв хий гэж бодож байна. Тэгээд энэ мэдээллүүдийг аль болохоор ингээд зэгцтэй өгье л гэсэн ийм санаатай байна. За тэгэхээр та бүхэн манай Ономсан COVID-19 гэдэг вебсайт байгаа. Энэ дээрээс ороод ковидын холбоотой мэдээллүүд, бидний өмнө хийжсэн мэдээллүүд болоод
аль болохоор ойлгомжтой болох гэсэн юм мэдээлэлүүд байж байгаа. Эдрийг авч болно. Бас манай YouTube-ийн сувг байгаа. Тэрүүгээр ороод энэ нөгөө видеонууд эдгээрийг бас тэндээс орж үзэж болно. Өмнө нь бидний өгсөн янз бүрийн одоо мэдээллүүд эдгээр зүйлүүд ч гэсэн бүгдээрээ бас тэнд байгаа. Тэгэхээр тэндээс бас үзэж болно. За дараагийн 7 хоногийн 2 дахь өдрийн 10 хагасаас дараагийн 7 хоногт амар их нөгөө юунда цагтаа байхыг хичээнэ. Дахиж техникийн асуудал гарахгүй байх гэж найдаж байна. Бид нэр COVID-19 өвчний эмчилгээний талаар одоо ерөнхийдөө ямархуу шинэ төвшил гарсан байгаа, ямархуу асуудлууд байгаа гэдэг талаар мэдээлэл хий гэж бодож байна. Гэхдээ хүмүүс хэрвээ одоо энэ чиглэлээр мэдээлэл хийгээч, энэ дээр одоо ойлгомжгүй зүйл байна гэх юм бол бид нарт бас тэрнийга холбоо хараад хандаад өгөөрэй. Тэгэх юм бол бид нэр тэр дээр нь одоо нөгөө манай багийнхан сууж агаад шинжлэх ухааных нь ололт амжилт нь юу байгаа, яг одоо ямар нотлохоонууд байгаа гэдгийг нь уншаад хүмүүст ойлгомжтой байдлаар мэдээлэл хийнэ. За баярлалаа. За нэлээд урт толчих шиг боллоо. За баяр та.